Өнөөдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдөр одоо манай барилга одоо энэ сэлб төслийнхаа хамгийн анхны 9 давхар барилгынхаа зүтгалтыг авахар Гарапагт хуваарийн дагуу бол ажиллаж байна. Сайн байцгаана уу? Сэлб 20 минутын хот корпорацийн хяналтын инженер Дүлгүн байна. Сайн байцгаана уу? Сэлб D2 орон сууцчлуулах төслийн багц 23 барилгын гүйцэтгэгч Нутгийн Боовын групп компани construction manager Эрдэнэт байна. Өнөөдөр манай төслийн хэмжээнд 2000 гаруй хүн, 40 самхагт кран, 25 автокран тэргүүтээ 100-аас 150 орчим машин механизм, техник тасралтгүй ажиллаж байна. За манай өнөөдөр төслийн талбайд нийтдээ 14 блок 9 давхар 71 айлын орон сууцны ажил явагдаж байна. Төслийн хэмжээнд гүйцэтгэлийн хувьд нийт 35 гаруй хувьдаа хүрсэн байна. За өдөрт бол манай ажлын талбайд нийт 330 ажилтан дунджаар 8 кран бусад машин механизмууд одоо зэрэг үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдрийн үед барилга угсралтай ажил 9 давхрын цутгалт хүртлээр үргэлжилсэн байна. Бид 2026 оны төлөвлөгөөний дагуу төслийн нийт гүйцэтгэлийг 65% хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. За манай нийт барилга угсралтын ажлын явц маань бол нийтдээ одоо 70% явцтай явагдаж байна. Төслийн газар чөлөөлөлтийн хувьд нийт газар чөлөөлөх ёстой 2206 нэгж талбараас 2116-г нь чөлөөлж газар чөлөөлтийг 95% гүйцэтгэлтэй хийсэн байна. Одоо ердөө 91 талбар үлдсэн байгаа нь ард иргэдийн хүлээлт ямар их байгааг харуулж байна. Манай компани одоо энэ онд нийт барилга угсралтын ажлын 60%-ийг хийхээр төлөвлөж байгаа. Энэхүү Гарапагт төлөвлөгөөний дагуу ажил хэвийн үргэлжлэн явагдаж байна. Ирэх улсын баяр наадамтай зэрэгцэн бид бүх барилга угсралтын ажлыг дуусгаж, фасадны ажлыг эхлүүлэхийг зорин ажиллаж байна.